За бидний альва мэдээлэл дээр ажиллах чадвар те олон мэдээлэл олж аваад тэрэн дээр дүн шинжилгээ хийгээд шийдвэр гаргах төлөвлөх оновчтой тэрийг одоо ашиглах чадвар маань туршлага хоримтлуулгын хэрээр ингээд нэмэгдэж идэг. Тэгэхээр бид нар үндсэндээ маш олон мэдээллийг интернетээс өнөөдөр хүссэн үедээ ингээд ороод хайгаад олоод ашиглаад явах боломжтой байгаад байгаа. Гэхдээ энэ технологийн дэвшил маань бид нарт орчин үед ямар асуудлыг бий болгож байна гэхээр тэр мэдээллийг хэн илүү хурдан ашиглах вэ? Хэн яг хэрэгтэй үед нь гаргаж ирээд яг өөрийнхөө тэр тухайн асуудлыг шийдэд явах вэ? Хэрхэн ашиглах вэ гэдэгтээ ингээд дараагийн асуудалтай холбогдож байгаа. За тэгэхээр энэ бичлэгээр миний хувьд болохоор өөрийнхөө хоёр дахь тархийг дижитал орчинд одоо үүсгээд удирдах явах тухай параметод гэх аргачлал болон өөрийнхөө туршлагыг ингээд нэвтрүүлж байгаа одоо тийм явцаа ингээд ярих болно. Тэгэхээр бид нар ингээд бодоод үзвэл удаан ингээд цаг зарцуулаад айгүй хичээл зүтгэлтэйгээр олж авсан зарим нэг мэдээлэл тухайн үед тэмдэглэж аваагүйгээс болоод сүүлд ингээд дахиад аанаас боллоо яалаа ийлэг ингээд боддог үе тохиолдог тийм нөгөө талдаа ингээд хэрвээ олчлоо гэж бодъё. Тэрэнд ингээд нэлээд хугацаанд зарцуулаад олчсныхоо дараа тодорхой тэмдэглэж үлдээснийхаа дараа хаана тэмдэглэснээ мартчихдаг. Яг ямар одоо тийм тэмдэглэлийн дэвтэр дээр аль хуудсан дээр байгаа вэ гэдэг ингээд бас хайгаад тэрнтэйгээ адилхан хугацаа зарцуулах жишээний юм асуудлууд гардаг шүү дээ. Тэгэхээр одоо бидний энэ тарих бол хэрэгтэй мэдээллийг бол одоо хатгалдаг хэрэггүйг нь бол хэрэггүй юм байна гэж одоо устгадаг юм байна. За тэр шийдвэрийн юун дээр үнэлж гаргадаг вэ гэхээр тухайн одоо мэдээлэл хэр ойр давтамжтайгаар миний амьдрал дээр хэрэг болж байна. Тэрэн дээр үндэслээд одоо энэ хэрэгтэй юм байна, хэрэггүй юм байна гэдээ ангилаад хэрэггүйг нь тархинасаа устгаад ой санамжнаас ингээд алга болгох юм байна. За энийг бол forgetting curve гэдээ бид нар интернетээс хайвал олон төрлийн судалгаатай танилцаж болно. Нөгөө талд бид нар ингээ бүх мэдээллийг хичээл сурж байгаа юм шиг нэг бүрчлэн тэмдэглэе л дээ. Эсвэл тэрийг нөгөө мартахгүй тул дахин сэргээж хараад ах юм боломжгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хэрэгтэй юм тэмдэглээд за тэгээ тэмдэглэнгүүтээ энэ тэмдэглэснээ мэдж яхад буцаага тэрийг очиод олоод ингээд ашиглаад явах тухай хаяа нэг гаргаж ирээд ашиглавал ямар вэ гэдэг тухай байна. За тэгээ энийг бол одоо орчин үеийн дижитал технологийн тусламжтайгаар бид нар дижитал орчин тэмдэглэл хөтлөөд ашиглаад явах боломжтой. За энэний цаана Tiago Porte гэдэг зохиогч Building Your Second Brain буюу хоёр дахь тархиа бүтээх нь параметод гэсэн ийм хоёр одоо номоор энийг одоо тайлбарлаж энэ мэдээллийг ингэж одоо менежмент хийж ашиглаж явбал амьдралд илүү тустай байна гэдэг өнцгөөс нь ингэж хүмүүст бас санал болгосон байгаа. За яг энэ санал болгосон аргыг миний хувьд 2 жилийн өмнөөс яг өөр дээрээ ингээд туршиж үзэж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол тодорхой бас мэдээллийн сан үүссэн. Тэрэн дээр үр дүнгуудыг ингээд өгнөж гарах болох хэмжээнд ингээд ашигласан байна. За яг юунд ашиглаж гэнэ вэ гэхээр хувь хүн дээрээ илүү ашиглаж байгаа гэсэн үг. За мэрэгжлийн хувьд болохоор төслийн менежментийн мэрэгжлийн програмууд байдаг. Тэрийг мэрэгжил дээр ашиглаж чинь. Хувь хүн дээрээ бол параметодыг OneNote аппликейшнтэй нийлүүлээд ер нь одоо түрүүний ярьдаг дижитал орчин тэмдэглэл хөтлөх хэрэгтэй мэдээллүүдтэй эмх зэгцтэйгээр хатгалаад тэрэн дээрээ эмх зэгцтэй дүгнэлт хийгээд амьдралдаа ашиглаад ингээд үр дүн гаргаад явхад бол энийг нэвтрүүлж ашиглаж байна. За тэгээд энэ арга нь бол миний нөгөө ашигладаг төслийн менежментийн Microsoft Project гэдэг юм уу Primavera гэдэг програмуудыг бодвол илүү энгийн учраас илүү олон хүн зориулсан ямар ч хүн аваад ерөн хувийнхаа амьдрал дээр ялангуяа ингээд ашиглах боломжтой. Гэхдээ ганцхан хувийнх гэхгүйгээр ажил дээр ч гэсэн болно гэж байна. Тэгэхээр ийм зориултаа энгийн аргачлал учраас ашиглахад илүү уян хатан санагдсан. Тэгээд миний яг тэр хувь хүний энэ жижиг юмнуудаа яг юугаар зохион байгуулах юм бэ гэдэг тэр хэсгийг бол ингээд OneNote аппликейшны хамтарсан энэ хослолын тусламжтайгаар ингээд шийдэж өгсөн байгаа даа. За тус аргачлалын хүрээнд болохоор өөрийн амьдрал дээрх мэдээллүүдийг төслүүд, талбарууд, нөөцүүд, архив гэсэн юм дөрвөн үндсэн бүлэгт хувааж байгаа. Тэгээ мэдээллүүдээ тэрэнд ангилаад ингээд ашиглаад явах тухай гардаг. За эдгээр талбар тус бүрт ер нь юу байх юм бэ гэдгийг хэдүүлээ баг зэрэг авч үзье. Бид нарт ойрын хугацаанд төлөвлөсөн дуусах хугацаатай яг тодорхой хийж эхлэх боломжтой зүйлсийг бол төслүүд хэсэг рүү оруулчихна гэсэн үг. За талбарууд хэсэгт болохоор илүү өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой. За тэгээ миний одоо амьдрал дээр хүрлээсэн байгаа үүрэг хариуцлага шүү дээ, тэ. Тэр хүрээнд ер нь заавал хийж явах ёстой ч гэдэг юм уу. Тим зүйлсээ ингээд оруулчихна гэсэн үг. Үндсэндээ ингээд дуусах хугацаа байхгүй гэсэн үг шүү дээ, тэ. Тэдгээр зүйлсээ энэ талбарууд хэсэг рүү оруулна. За нөөцүүд хэсэгт нь тэгвэл юу оруулах вэ гэхээр талбаруудаасаа ялгаатай миний нөгөө нэг хиймээр байгаа зүйл хийхгүй ч үж болох зүйл те заавал өдөр тутамдаа хийхгүй хэрнээ ер нь би хэрвээ цаг гарвал энэ нөөц хугацаа гарвал энэ дэр би цаг зарцуулна гэж бодож байгаа зүйлсээ өөрийнхөө хүсэл сонирхлоороо хийх тийм зүйлсээ энэ хэсэгт ингээ мэдээллүүдийг оруулчихна гэсэн үг. За тэгээ мэдээж архив болоо ойлгомжтой ер нь эдгээр гураас хэрэггүй гэж бодсон те одоо болчлоо гэж бодсон зүйлсээ заавал одоо устгаад авахгүйгээр дижитал орчин руу тэр архив хэсэгтээ бол оруулаад өгч гэнэ гэсэн үг.
За миний хувьд бол төслийн менежментийн чиглэлийг ингээд сонирхож судалдаг, дэрүүгээр ажилладаг хүн учраас яг энэ дөрвөн талбарын төслүүд хэсэгт нь илүү төвлөрөөд яаж энийг бас энгийн хэлбэрээр хувийнхаа төслүүдийг удирдах болох вэ гэдэг нөгөө олон улсын төслийн менежментийн онол арга зүйтэй уялдуулсан байгаа. За тодорхойгоор бол PMBOK 8 буюу хамгийн сүүлийн үеийн тэр аргачлалтай уялдуулад, онолтой уялдуулад за цомхон байдлаар ерөн одоо тий авсархан байдлаар төслийн менежментийг пара аргатай яг project хэсэгтээ нийлүүлээд ингэж ашиглаж болох юм байна гэдгийг бол ингээд хийж яг өөртөө тохируулж ашигласан. За тэгэхээр юу гэж хэлэх гээд нөхөр хүн болгон өөрийнхөө онцлог тохируулад эдгээрийг ингээд ашиглаад явхад маш уян хатан ийм одоо тэ боломж болцоо энэ аргачлалд байна гэдэг санаа. За ер нь зөвхөн тэмдэглэл хөтөлгөөд ингээд зэгцлээд мэдээлэл дээр ингээд анализ хийх нь л хүний амьдралд нэлээдгүй одоо тэ өөрчлөлтийг авчирдаг гэж энэ зохиогч буюу Tiger Porter өөрийнхөө одоо жишээн дээр үндэслээд энэ номыг бас ингээд танилцуулаад явдаг байгаа. Тэгэхээр энэ дээр нэмээд төслийн менежментийн нөгөө шилдэг онол арга зүйг уялдуулчвал илүү нөгөө наривчлалтайгаар тухайн зорилготой хүрэх боломжтой буцаага төслийн менежментийг би ганцхан хувь дээрээ гэхгүйгээр ажил дээрээ баг дээрээ ингээд нэвтрүүлэхэд ч гэсэн хувийнхаа ямиг угаасаа зэрэгээр хийдэм чинь цаашаа ингээд уялдаад явхад бол илүү боломж болцоо нэгдэж гин гэсэн. За тэгээ бид нар маш олон үйлдэл, маш олон мэдээлэл дээр ерөнхийдөө ингээд ажилдаг, өдөр тутам бид нар таардаг. Тэгээ тэрийг одоо хийсэн ажлаа тэмдэглэл болгоод үлдээх эсвэл сайн олсон биднэрт одоо дараагийн удаа маш их хэрэг болж болох мэдээллүүдээ ингээд тодорхой зэгцтэйгээр хадгалаад явах. Ер нь өөрийнхөө сүүлийн 1 жил хийсэн юм дээр дүн шинжилгээ хийхэд ингээд тэмдэглэл хараад хийх эсвэл зүгээр одоо тэр тэмдэглэлийг хөтөлснөөрөө өөрийнхөө бодол санааг тухайн үедээ ингээд бясалгаад зөкслээд авах гэдэг бол хүмүүст маш их хэрэгтэй санагдсан. Надад бол одоо нэлээдгүй бас 2 жилийн хугацаанд үр дүнгээ өгж байгаа. За тэгээд энэ аргачлалыг 2 жил OneNote аппликейшндээ нийлүүлээд ашигласны дараа за зохиогчийн хэлсэн одоо номон дээрээ дурдсан амлалтууд үр дүнгуудтэй бол миний хувьд бол санал нийлж байгаа. Тэгээд бидний тарих одоо тэгээ санааг сэдэж олоод юм бүтээх тэр одоо гаргалгаа гаргахад зориулснаас биш тодорхой санааг хатгалаад ингээл тэрэн дээр ингээ найдвартай байлгаж яхад зориулагдаагүй гэж бол зохиогч хэлдэг. Тэгээ тэрний адилаар өөрийнхөө гоё санааг өөрийнхөө олсон оновчтой мэдээллүүдийг дижитал орчинд хадгалж хоёр дахь архиа бүтээхийг өсвөл энэ аргачлалыг сонирхоод үзээрэй. За миний зүгээс холбогдох мэдээллийг description хэсэг болон комментоор энэ видеоны доор оруулж байна.